Шинжлэх ухаан танин мэдхүн од мөндөр суугийн цаг хугацааны аялал нэвтрүүлэг эхэлж байна. Орчуулагч өгүүлэгч Мөнхбаатар болон Мөнхцөл миний би шинэ дугаараа хүрэхээр бэлэн болоод байна. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 дэлгүүрээр хүрч байна. Өнөөдрийн дугаарыг эрүүл хүнсээр дэлхийг дайлан ураатай хушган брэнд мөн од мөндөр суугийн алтан гишүүд та бүгд хүргэж байна. Өдрийн мэнд. За өдрийн мэнд. За өнөөдөр хаашаа хизээр баялах гэж байна. Өнөөдрийн сэдв бол хар үхэл. Black Death. За цаг хугацааны үед бол 1347 он гэж байгаа. За манайхан Монголтойгоо харьцуулж баримжаа авъя гэх юм бол за хятадын нэг Red Turban буюу нэг улаан алчууртны бослого гарч одоо Тогоон төмөр хаан одоо уугуул Монгол нутг руу буцсан тэрний арай өмнөх үе байгаа. Яг тэр үйл явдал арай өмнө. Тэгээд ер нь энэ өвчин маань гэсэн тэр үйл явдалтай бараг холбогдоод явчих юм хэлээ ер нь. Тийм. За хар үхэл гэж нэрлэдэг байгаа. За энэ бол одоо төгөөмөл нэр нь булчирхайн тахал bubonic plague гэдэг чинь яг өгчилж орчуулах юм бол булчирхайн тахал. За монголоор бол ер нь бол тарган тахлыг хэлж байгаа юм байна. Ер нь бүх шинж тэмдэг энэ төрөө үүсгэгч вирус эдгэрийнх нь нэр нь адилхан байгаад шүү лээ. За бид нар нөгөө таруух гэж яриад байдаг болохоос ерөөхдөө бүх төрлийн мэрэгчээр дамжиж халдварладаг тийм хүчин одоо дэлхийд даяар тархаж Европ, ойрхит оронд, Умард Африк, Аз гэд ер нь хүрээгүй газар байхгүй. Америкээс бус бүх газар л бараг очсон. Тийм нэг аюул төвчин дэлхийг яаж харуулсан бэ? Яг нэг Еврод төвтэй үзлэр бол ерөөхдөө Европ, Аз орчин нийлээд бараг л дэлхий болчихж байгаа шүү дээ, тий. Тухайн үед тэр ч утгаараа бид нар Чингис хаан дэлхийн талыг эзэлсэн гэж ярьдаг учраас тэгж авсан байгаа. За тэгээд энэ 1347 онд гараад 51 он хүртэл үргэлжилсэн. Яг нийт одоо бүр цар тахлыг нь хэлээд байгаа. Тэрнээс хойш ингээд 2 3 дугаар давалгаа дэгдэлтүүд гарч лээсэн. Тэгтээ тэр чинь нэг амьд үлдсэн хүмүүс сүргийн дархлаатай болцсон учраас ерөнхийдөө дарагдаад явцсан. Орчин үед бол тарган тахлыг бол асуудалгүй эмчилдэг. Цаг хугацаа алдахгүй бол эмчилдэг болсон байгаа тий. За тэгээд дэлхий яг энэ нас барсан амиа алдсан хүмүүсийн тоо гэвэл 50-аас 75 сая гэж гард юм л. Энд чинь бол 14-р зууны дэлхийн ертөнцийн хувьд бол аимшигтай тоо шүү дээ. Энэ ямар ч байгалийн аим шиг энэ бүх ямар хүн төрлөختнийг олноор нь хяруулдаг ямар ч одоо үнд шалтгаануудаас хамгийн аимшигтай нь ерөөсөө энэ цаар тахал байдаг шүү дээ. Тэгээ тухайн үед Европын хүн амын бараг 50% гэж байгаа шүү дээ. За тэгээд ер нь за нэг арай энэ багасгаж хэлдэг ч юм уу яадаг ч ямар ч 3-1 гэж үзээд байдаг нэг зарим нэг хүрээгүй газрууд ялангуяа Польш машин тухайд бас яригдах юм. Тэгэхээр хүрээгүй газар мазын тооцоо зарим нэг газар 3-1 зарим нь бол талын гэд 4-1 гэснээр тэгж ер нь үздэг юм лээ. За нэг вирус нь бол нэг Yersinia pestis гэдэг нэртэй. Pest гэдэг язгууртай үг байгаа даа тийм. За тэгээд бактериар үүсгэгддэг, мэрэгч амьтаас хүнд халдварладаг. Гэсэн чи сая нөгөө манай сүүлчийн өдрөөр орсон нэг Gene Hackman жүжигчний нөгөө ихнэртэйгээ цуг байжгаад нас орсон. Тэрний Gene Hackman-ы ихнэр нь бас нэг мэрэгчээс нэг халдвар аваад тийм нас орсны харамслалтай тохиолдол гарсан тухай манай нэг сүүлчийн өдөр нэвтрүүлгээр ярьсан шүү дээ. За эргээд таргун тахлынхаа тухай ярианд хар үхлийнхаа үхлийн тухай ярианд эргээд ороход за ер нь бол нөгөө байгалийн жамаараа одоо Төв Азийн хаан ихтэй үүссэн гэж үздэг. За тэгээд археологийн янз бүрийн баримтуудаас ингээд ажил хийгээд үзэхэд голомт нь одоо энэ Киргизстан байдаг тэнгэр ууланд хятадаар Тяньшань гэж нэрлэдэг. Тэр уулнаас тэр уулын орчмын одоо амьдарч ирсэн хүмүүс хот тосгоноос анхны тэр голомт ground zero гэдэг шүү дээ. Тэр нь гарсан байна гэсэн тийм судалгаа байт юм билэ. За тэгээд ер нь л Төв Азийн мэрэгчд дунд ингээд үржиж мутацид орж ингээд чинь эхлээд нөгөө мэрэгчд дотроо ингээд тээгч маягаар ингээд оршоол тэр мэрэгч амтнч бас өөрөө дархлаатай байгаа тэрэндээ устдаад ч юм уу тээгч болоо ч юм уу тэгж ингэж явсаргаад хүнд халдварлах ямар нэгэн стрейн буюу шинжийг одоо төрлийг олно гэдэг шүү дээ. Энэ бичил биетний мутац ч юм бол хурдан шүү дээ. Энэ эволюц энэ төр баг юугүй те. Угс ганц л юу юм ч те. Ганц л хэлбэр явагддаг учраас те. За тэгээд одоо Монголын их хамраа болон юу Pax Mongolica гэдэг ойлголт чинь одоо дайн тулаангүй болсон боловч энэ нийгмийн хоорондын солилцоо арилжаа наймаа тэр бүх юм бол асар хурдтай явж идэг учраас энэ одоо үнэхээр хурдан тархсан байгаа юм л та тий. За тэгээд
ийм асар өргөн хүрээтэй худалдаагаар дамжаад харахаар дамжаад ер нь Европт хүрсэн. 1347 оны байдлаар Эртний Персийн их сурвалжид болохоор бүтэн Овг аймгийг устгах аюултай харанхуйн орноос ирсэн тахлын тухай бичсэн байдаг гэж. Энэ ч бол нөгөө Европ их сурвалжтай адилхан хар өхөл гэдэг эдгээр нь хэлэхгүй шүү дээ. Ер нь одоо Ибн Баттута гэдэг тэр аялагч маяглагчийн тэмдэглэлтэр болохоор ямар нэг нууцлаг тахал гэж ярина бичээд идэм билээ. Тэгээ хар өхөл гэдэг тодорхойлт нь 18 дугаар зуунаас. Нэрэл хэрэгсэн гэдэг тий. Баримтуудад гарч ирсэн. Тий, тухайн үед юу нэрлэх мантай тий. Тий, ерөөсөө л өхөлээс. Тий, ерөөсөө л өхөл. Их өхөлж юм уу? Тий, тухайн үед нэрээ юу яадаг гэсэн штэ. Тахлуудын хооронд нь ялгахгүй юм чинь ерөнхийдөө нөгөө нийтээр нь халдварлаж олноор нь өхүүлдэг ямар ч өвчмөсөн зүгээр тахал гэж нэрлэлцдэг, plague гэж нэрлэлцдэг байсан юм шүү дээ. За тэгэд хар тэнгисийн хөлгүүд Сицилд буухтаа далаачд нь үл мэдэгдэх өвчнөр үхэж байгаа байдалтай анх ер нь илэрсэн гэж байна. Тэгэд таргуун талын хугацаа нь за 3-5 хоног халдвар авснаас хойш 3-5 хоног хүн одоо амьд одоо асар их зовлон тарчлантай амьд байж байгаа. Тэгээд ерөнхийдөө нас бардаг. Тэгэхээр яг нэг юу одоо худалдааны одоо тэр газар зүйн нэгсийн худалдааны за Кавказаас гарлаа гэж бодоход ингэж явсаар одоо юу хар тэнгисээс ч юм уу гарлаа гэж бодоход ингэж явсаар тэр чи 3-5 хоногийн хугацаанд л очиж штэ Италийн тэр одоо том бомбтуудтай тий. Тэгэхээр яг тэр хугацаанд л сүүлийн хэд хоногт бие нуудаал тэгэл бомбт дээр хүлээгээд авсан чи бүгдээ өхлөт байдалтай болцсон. Тийм шокны одоо цочирдмор дүр зураг харагдсан л байгаа юм л да. За Европт нэвтэрсэн анхны одоо батлагдсан тохиолдлыг нь ер нь бол энэ Сицилд буусан энэ худалдааны хөлгүүд гэж үзэж байгаа. Тэгээд ерөөсөө энэс нэх удаагүй бараг л хэдхэн хоногийн зөрүүтэй Женова, Венец гэсэн тэр хотод шууд илэрч эхэлсэн байна. За тэгээд үндсэндээ жил хүрэхгүй хугацаанд нийт Европ даяар тесрэлттэй тархсан газар түндэн тэнгисийн одоо бүх эрэг бомбтоор тэгэхээр ч хойд Африкийн Алжир, Тунисийн тэр бүх бомбтуудаар Египт рүү тий тэр төрлөө хүртэл одоо ингээд тархаж эхэлсэн. Шинж тэмдгийн хувьд халдвар авсан хүн өндөр халуурн чичирч дагжин толгой өвдөн ядарч туйлдэн дэмэрнэ аюу хурц ирнэ одоо цочмог үйл явцтай. За бүх бие янгин нь бөөлжин арьсан дотоогоор одоо хөхөрч цус хурна тунгалгийн улчирхай цочмог хавдаж алим шиг боллоо томордог гэж тухайн их сурвалжууд дээр бичсэн байгаа. Одоо яг би манайхан ч бас нэг тийм одоо таргуун тахалын одоо баг хамгийн сүүлд хийцээ гарсан. Гэхдээ ер нь мерсер сонсогдоод байдаг шүү дээ. Тэрний зураг хөргийн ч гэсэн их харуулахгүй. Гэхдээ эн чинь бол нилээн бүр баг нас барахынхаа өмнө баг энэ ийм том болдог ч юм уу. Тийм байдлаар л тухайд бичсэн юм шиг байлаа. За тэгээд 14-р зуунд одоо бичил биетний тухай ойлголт ер нь том марах юм байна. Ер нь байхгүй шүү дээ. Энэ germ theory буюу одоо нүдэндээ үзэгдэхгүй бичил бие амьтад байдгиймаа гэдэг чинь энэ хар өхлөөс 300 жилийн дараа анх нэг хүн одоо энэ саналыг дэвшүүлээд 500 жилийн дараа одоо дэлгэрүүлж судалж эхэлсэн байгаа хгүй. Тэгэхээр тухайн үеийн хүмүүс бол баг хамгийн жижиг амьтан бөөсөл гэж бодож байгаа. Тийм байдалтай байсан юм шиг үлээ. За тэгээд уушгаар халдварлах юм бол цустай цэр гарна амьсгалд авчтна. Тэгээд ерөөсөө маш хурдан л явцтай болоод өнгөрчдөг. Тэгээд тухайн үед чинь тэгээд ерөөхдөө ихэнх за хамгийн бодиттой эмчилгээг үйл нэг юм л бол цус хандаг. Тэгээд цус ханаад нэг жоохон бараа өнгийн өөрөм цус мус гарангууд нь аах орно гадаг шилж ийн гэдэг ч юм уу. За тэгээд гэр орны янз бүрийн арц хөж жунипер гэдэг чинь арц мөн шүү дээ тий. Арц хүчээр юу тэгээд янз бүрийн үнэртэй модоор ингээд төөдөг асаа нь юу гэр мөртэй гал малаа төлнө. Тиймэрхүү байдлаар тэгэл лам дудаал нүглээ намжлал. Нүглээ намжлал. Тэр нь одоо балаа ер нь их гарсан юм билээ Европт тий. За тэгээд энэ одоо тухайн үед нь юу гэж тайлбарлаж исэн бэ гэхээр одоо нэг хьюмор гэдэг ойлголт бидний нэг хошин шогийн мэдрэмж гэсэн тэр хьюмор гэдэг үг чинь анх нэг тийм биеийн шингэний тэнцвэрүүд биеийн шинг нэг 5 төрлийн шингэмэг гэж ярьдаг байсан юм яасан. Тэр би нэг аль нэг ном дээр уншижсэн санагдаад энэ одоо шүлэс цус цөс юу гэлээ нэг тэдрэг нийлүүлээд нэг хьюмор гээд тус нэг өнгөөр нэрлэлсэн тийм тохиолдол байдаг. Тийм одоо онцлогоо тухайн үе төсөөлөх юм хүний биетэй. Тэгэхээр тэрний тэнцвэр алдагдсан байна гэж үзнэ. За эсвэл одоо
агаар бузарцсан байна гэж үзнэ. За эсвэл одоо нүглийн шийтгэл, бурхны шийтгэл гэж үзнэ гэл. За зарим тохиолдолд бүр одоо санчир барахс үед ангараг 3-ын одоо нэг шугамд орсон тохиолоор дэлхийд одоо тахалтай манан гарч ийнэ гэсэн тиймэрхүү тайлбар төрөл. Тэгэл одоо тухайн үед одоо эрдэмтэн энтер гэсэн хүн болгоно л да янз бүрээр мэдэмх хэрэг л хат те. Ямар эрдмийн зөвлөл гэж байх биш тухайн үед. За тэгээд хүмүүс нөгөө энэ чинь бурхны шийтгэл гэж ихэнх нь бодож байгаа юм чинь гудамжаар өөрсдийг ингэ ташуурдаад ахлахдаг. Нуруунаасаа цус гартал flagellation гэдэг чинь өөрсдөө ингэ ташуурдаал ингэ цус гартал ташуурдаа. Өөрсдөө бисгэж ин тий. Би одоо гим нүгэлтэй хүн намайг үтэй аимшиг тахлаар шийтгэж гэл өөрсдөө ташуурдаал ингээл алхахдаг. Тэгээд тэр нь бол тэгээд мэдээж тэр чинь ил шарахтай болчихгод халдвар орж мөрөө бүр доордох нь ойлгомжтой шүү дээ. За тэгээд эмийн янз бүрийн ургамал, сонгон, цөцгийн тостой зураг бэлдээд тэгээд тэр юуны тэр өвчин цус сурсан газар мазраа ингэ шавдаг барьдаг, энэ мэндэ шавдаг. Одоо энэ булчирхаандаа шавдаг ч юм уу тийм байдлаар янз бүрийн эмчилгээ хийх гэж үзэж байгаа. Амьд мэлхий могоо хүртэл ингээд янз бүрээр хорыг хороор гэдэг шиг могоонд татгуулсан тохиолдол хүртэл гарч ирсэн гэж байгаа байхгүй. За тэгээд Европт ингээд усанд орохгүй байхыг зөвлөж ийсэн гэж. Нөгөө нэг усанд орчихлоор хүний арсны хамаг нөхсөв нээгдчихдэг. Тэгээд тэрүүгээр чи хамаг халдварч орч ийшүү гэж зөвлөдөг хүртэл тохиолдлууд гарч ирсэн гэж байна. Исламын шишинд болохоор одоо нөгөө тэр үчи Испанчин исламын шишинтэй болцсон байсан шүү дээ. Мууршуудын эрхшилдээсэн. Тий, Al-Andalus гэдэг нэртэй болцсон байсан. Тэдний хувьд ингээд өөрчлөлт сэргийлэх ч юм уу тэр сэтгэхгүй нэг арай жоохон дэвшилт байсан юм шиг байна. Саримс их хэрэглээ гэдэг байсан. Саримс ч юм бол бас тодорхой хэмжээнд бактерийг дараагуулах үйлчилгээтэй шүү дээ. Дархлаа нэмэгдүүлэх үйлчилгээ. Тий, дархлаа сайжруулах. Янз бүрийн биед байгаа гадны биетийг цочроож яах устгах тий. За тэгээд эмчнэр тэгээд иймэрхүү юм зөвлөдөг байсан. Тэгээд эцсийн дүндээ бол хамгийн найдвартай арга бол эндээс бушуу яваа, хоолооч тэгээд тэндэ бай гэдэг тийм л зөвлөгөө өгдөг болсон гэж байна. За тэгээд хотод одоо үлдсэн айлууд нь болохоор нөгөө арц хүжээ онготгал хаасаагүй нэг утаа маань болсон. Тиймэрхүү л байдалтай болсон юм шиг байна. За Венецийн бүгд тухайд одоо Венецийн бүгд нэрмд улсын Рагуса хот одоогийн Хорватын Дубровник хот тий. За тэнд одоо 1348 оноос эхлээд одоо бомбд ирсэн усан онгоцыг 30-аас 40 хоног одоо саатуулдаг тийм журам гарсан. Энд чинь нөгөө 40-ийн тоогч Италиар Quaranta гэдэг тэр нь одоо карантин гэдэг үг болж хувирсан. Тэгээ одоо бидний хэрэглээд байгаа карантинлах гэдэг үг чинь Итали хэлний 40 хоног гэсэн үг нь 40 гэдэг үгнээс гаралтай. Тийм үг байгаад байгаа шүү дээ. Тэгээ карантинлжсэн юм байна шүү дээ. Тий, карантинлжсэн. Тэгээ 30-аас 40 хоногод тэгээд тэн дээр байгаа бүх хүмүүс өвч дуусвал тэр хөлгийг ба тэр чигтэн далаад гаргаж хайдаг ч юм уу. Тийм л байсан болж таарч байгаа. За исламын ертөнцид болохоор одоо Мухаммедийн хэлсэн за тахалтай газар байвал битгий очоо. Бага газар чинь тахал гарсан бол битгий гараа гэж нэг тийм одоо Куран судартай бичсэн нэг тийм сургаал байдаг. Тэгэхээр нөгөө шашны суртал агуулгаараа энэ яг энэ хэлсэн үг нь айгу дийлгэрээд тэгэхээр нэг тийм сургаал маягаар сэргийлэх тийм одоо онцлогтой байсан байна. Шилжих хөдөлгөөнийг одоо шашнаар одоо хязгаарлаад байна шүү дээ. Тий. Одоо ингээд өөр газар очих юм бол дахиад илэг нэгт ислам одоо шашин нэгт исламын шашнууд нөхөж дуусан шүү гэсэн анхааруулга яваад байна тий. За хоёулаа нэг хамтран ажиллагчаа явчаад үргэлжлүүлэе гэж бодож байна. За тэгээ. Цаг хугацааны аялал нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаарыг эрүүл хүнсээр дэлхийг дайлан урайтай хуршхан брэнд ивенттэн та бүгд түргэж байна. За Японы тоогооч Сузуки Юко гэдэг нэг тоогооч хүн одоо хоол бол ам сэтгэл биеийг баярлуулах жаргалын үндэсээ гэж хэлсэн юм ба. За Японы мэрэгжлийн тоогоочийн 6 зэрэг байдгаас саке болон загасны мастер гэсэн ховор цолтой. За 18 жил хүүхдийн цэцэрлэгийн гал тоогоонд ажиллан эрүүл хооллолт, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр гүнзгий судалгаа хийсэн Сузуки Юко хэмээх одоо салбартаа нэр хүндтэй мэрэгчлэн Япон тоогооч маань 2017 оноос 20 оны хооронд Монгол дахь Япон улсын элчин сайдын яамд ахлах тоогоочоор ажиллаж байсан байна. За тэгээд Монголд ажиллаж амьдрахын хугацаанд монголчуудын хоол хүнсний соёл, амтлах хэв маяг, өдөр тутмын хүнсний хэрэглээг сонирхон судлаад
одоо үүн дээрээ үндэслээд монголчуудыг одоо зөв хооллож тэ урт наслаасай гэсэн үднээс 2 ном гаргасан байгаа. За эхний ном 2 дэвтэртэй. За тэр нь Япон тоогооч Юкогийн хүнсний ногоо хоолны ном 1 2 гэсэн 2 дэвтэр байдаг юм байна. А хоёр дахь нь Юкогийн амттны ном гэсэн нэртэй ном юм байна. За энэ номнууд дээрээ зохиолч маань тоогооч маань тий Монголд түгээмэл байдаг хүнсний ногоо хэрхэн одоо шинжих, сонгох, хэрхэн хадгалах, одоо хүний биед ямар ач тустай болохыг нь зурагтайгаар ойлгомжтойгоор тайлбарласан бөгөөд цагаан будааг чиглэг болон зажлууртай гэсэн 2 аргаар те хэрхэн агшаах техникийг амтсан будаа хийх, салаат болон зуушны төрөл бүрийн амтлагч бэлтгэж оруудаа энэ номдоо оруулсан юм байна. За тэгэхээр энэ оны те 12 сарын 25-наас эхлээд хушган брендинг Pine Nut Oil сошиал хуудсанд тухайн номноос тэгээ энэ тухайн Япон тоогоочийн гаргасан одоо монголчуудад зориулж гаргасан гайхалтай жоруудыг энэ хуудас маань сурал болгон Facebook хуудсан дээр оруулах юм байна. Тэгэхээр үзэг сонсогчдоо биднийг те баярын өдрүүдэд зориулаад хайртай дотны хүмүүстэй те баярын зул сарын шинжилийн гой ширээгийн амттан тэгээд нөгөө шин тижилтэй эрүүл мэндэд хэрэгтэй шинэлэг гой амттнаар одоо хоолунд бэлтгэхэд бидний одоо энэ жорууд нь биднэрт хэрэг болно. Тэгэхээр энэ жоруудыг нь дуурайж бас хамтдаа сайхан хоол зурж бэлтгэх боломжтой байна. Тэгэхээр та бүхэн 12 сарын 15-наас эхлээд хушган брендинг Pine Nut Oil сошиал хуудасаар цацагдах энэхүү жороог өөртөө хадгалж аваад галтайгондоо туршаарай гэж зүйлээ. За баярлалаа. Нэрэл бас яг жинхэнэ тоогооч гэсэн чинь хамгийн сайн чаддаг мэддэг хоолоо хаасайг хийгээд байхаас илүү тухайн орчин нөхцөл хүн ам хүнсний онцлогийг харгалзаад судлагдах нэг хэмжээнд авч үзээд бас хийвэл бас үнэхээр жинхэнэ тоогооч гэж хэлж болох юм шиг санагдаж шүү. Харин тэгээ манай энэ хушны самрын тосвол юу оливын тос шүү дээ. Харин за баярлалаа. За одоо энэ нөгөө отч эмчнэр ер нь юу хийгээд байна вэ гэдэг асуудал яригдчих эхэллээ. Яг ингээд сонсоод байсан чи яг ковид үеэр ер нь дэлхий ямар байсан, манад ямар байсан айгүй олон зүйл тэгэл хүн ер нь хэврээл идэх юм гэж бодож байна. За тэгээд отч за эмч гэж хэлмээрг байгаа юм ер нь. Отч л гэж хэлэн тухай ч одоо ингээд нөгөө шашин машины янз бүрийнтэй хойлдсон орчин үеийн юм шинжлэх ухааны юм байхгүй шүү дээ тий. Тэгэхээр отч нарын одоо ер нь тэгэл баг таалмал ингээд зүхтаач байгаа өөрөөсөө чи яаж чадахгүй юм чи. Өөрөөсөө тэг эмчилнэ гэсэн итгэлтэй найдвартай эмч байхгүй. Халдвар хамгаалал гэсэн юм байхгүй юм чи тий. За тэгээд үлдсэн эмчнэр нь болохоор өөрийгөө хамгаалах янз бүрийн ингээд хувцас өмсдөг. За одоо нөгөө 17 дугаар зууны үед гарч ирсэн одоо нэг юм шовууны багтай нэг эмчнэр одоо отчнэр байдаг шүү дээ. Тэр чинь нөгөө энэ хошин дотор янз бүрийн эми юм хийчихэд байгаа шүү дээ. Тийм одоо дүр төрхийн яг эхлэл нь яг энэ хар бүхлээс эхэлтэй гэж үздэг юм лээ. За тэгээд энэ нөгөө одоо ийм дүүжин одоо юу гэж хэлдэг лээ нах чи нэг уугуулад явж идэг вайпер маягийн тий вайпертай ингээл янз бүрийн ургамал ганг юу ч гэдэг Европ талдаа ямарч тухайд ямарч ойлголттой байсан тэргөө ингээл байгуулад явж идэг тэр нь болохоор муу агаарыг одоо өргөж байна муу агаараас ангиж ирж байна гэдэг энэ муу агаар л гэж ер нь тухайд маш их ярьдаг байсан байхгүй тэгэхээр нөгөө бичил битдэг гэдгийг мэдэхгүй ч гэсэн энэ агаарт л нэг л учир байна л гэж нэг гадарлаа байсан замаар халдварлаад байгааг нь ойлгочихсон биз тий бөөснөөс жижиг амт мэн гэж төсөөлөхгүй байгаа ч гэсэн тий тэгж одоо тийм байдлаар одоо сэргийлж байгаа юм да кавичтай тий. За үнэхээр л ангаа ухаан муу байсан учраас тухайн үед одоо хүн үхсэн ч сэгсэн ч одоо энэ тэр эмчнэрийн хийсэн үйл ажиллагаа ч юм уу тэр одоо эмчилгээ гэж нэрлэж болох тэр юмнууд нь нөлөөлөөгүй гэж үздэг. Яг гэвэл одоогийн тэр үед одоо юу н могоон хор татгуулах за нэг хануур хорхоогоор цусыг хануулах за тэгээд янз бүрийн арч хөж өөгөөлөх энэ бүх юмнууд чинь одоогийн бид нар энэ тарбан тахалгыг өвчнийг мэддэг болсон цаг үед явж нөлөөлөхөргүй байгаа учраас л одоо эргэж харахад тэгж хэлж байгаа байхгүй тий. За тэгэхээр ер нь идэгсэн хүмүүс нь ер нь ихэнх нь цэвэр өөрийн дархлаагаар одоо тэр өвчнийг давж гарсан. За яг энд гол нэг нөлөөлсөн юм гэвэл одоо эмчилгээ нөлөөлөөгүй харин цовилгаа нөлөөлсөн гэж үздэг. Тэгээд чинь одоо
яад ч нэг даарч хөрөхөөс нь хамгаалаад чинь хүний бие чинь даарахаараа дархлаа нь ундаг учраас ханиад хүрдэг гэдгээс давхуулаа те. Ингээд асарч сувлаад халуун шингийн юм сайн болгоод таглаад тэр хүний дархлаа тодорхой хэмжээнд дэмжигдээд энэ нөгөө халдвар авсан хүмүүсийг тусад нь байршуулдаг тусгай эмнэлэг юм. За эмнэлэг гэх юм уу одоо юу гэх юм. Тусгай байр л юм да те. Тийм байр маяг гаргасан тийм жижиг сажиг дэвшлүүд ер нь гарч исэн мэлий. Яг ангаах ухаан за энэ одоо тахал гараад өнгөрснөөс хойш ангаах ухаан талаасаа ер нь ойлгохтой дэвшиж сайжирсан юм байхгүй. Тэр чинь эн чинь тухайн үед л одоо ямар нэгэн микробиологийн дэвшил гарахаас нааш ер нь дэвшил гарахгүй шүү дээ. Тийм үед ч юм бол тэгэл хүний эрүүл ахуй талаас за эрүүл ахуй талаас одоо хөлийн хориг за хөл хорой тогтоох карантин тогтоох тэ түрүүний хэлсэн тусгай одоо байранд халдвартай хүмүүсийг байлгах гэсэн тийм баг зэрэг сувилгаа болон эрүүл ахуй талын гэд баг зэрэг дэвшлүүд бол гарч исэн гэд. За төдий энэ дээр бас нэг ихтгэл үнэмшилтэй холбоотой ингээд янз бүрийн өөрчлөлтүүд бас явагдаад байгаа. Тэрнээс нь одоо дурдах юм бол за тухайн үе хүртэл хүмүүсийн үнэн гэж итгэж байсан ангаах ухаанд одоо ард иргэд маш ихээр итгэл нь алдарсан. За тэгээд тэгж итгэл нь алдарсан учраас одоо нэг хуучин итгэл үнэмшил халагдахлаар тэрний оронд арай шинэлэг юм орж ирнэ шүү дээ. Тэр цар тахлын нөлөөч нэг тиймэрхүү юм байх гээд байгаа шүү дээ. За тэг шинэ арга зам, эмпирик арга замыг эрэлхийлэх. За тэдгээртээ одоо шинэ зүйлд илүүтэй итгэх. За тэгээд шинэ арга замууд хөгжихэд бас шинээр тийм түлхэц болсон гэж үздэг. Тухайн үедээ бол бурхны хилэн муу агаар за одон зурхайн зураг төөрөг гэсэн тийм одоо байдлаар тайлбарлаад өнгөрсөн байгаа. За тархалт ямар байдлаар явагдсан бэ гэхээр за Европын хувьд за мэдээж хамгийн түрүү нэг бомбтуудаас эхэлж байгаа. Бомбтоос эхлээд 3 жилийн дотор баг бүх газар тархсан Европын. За ер нь бол Италиас эхлээд зүг бүр тархсан. За тэр хотын тоочод ирэхгүйгээс бүх хотод л гарсан. Энэ төхөө нэг бүх зам Ромд хүргэдэг гэдэг шүү дээ тий. Тэгэхээр Ромоос бүх замаар эргээд энэ өвчин байна. Тархсан болж таарч байгаа. За Лондон бол бүр аимшигтээс өрсөн. Үхэгстэй оршуулж дийлэхгүй болсон. За тэгээд тухайн үед нийт Английн газар нутгаар 3-4 сая хүн ам байснаас 1.5 сая үхсэн гэсэн нэг тийм тооцоо байт юм л. За тэгээд эн чинь тахлын 3 дахь жил буюу 1350 онд Норвег, Швед, Данд хүрчнэ гэж байгаа. Тийм аюултай хурдан тархацтай агаар төслийн замаар гэж байгаа юм чи тэ. Нөгөө юу гэдэг вэ? 82 онд за би оны нанд урчиж магадгүй 82 онд хэдүүлээ 92 онд гэлээ доох хамгийн анх илэрдэг чинь. Хаана манад уу? Дэлхийд. Тэр чинь тэгээд 70-аад оны сүүлээр 80-аад оны ихэл дээ. Тийм шүү дээ. Андуурсан. Тэгээд 12 жилийн хугацаанд дэлхийн бүх өстө огтолсон гэдэг шүү дээ. Тэр шиг тэр чинь Бельгийн замаар халддаг өгч байгаа шүү дээ. За энд нэг сонин тохиолдол байгаа. Польшийн одоо 3 дугаар Казимир гэдэг одоо хаан хөлийн хоргийг маш сайн тавьсан учраас Польш үнэхээр хамгийн бага хөрөлтэй өнгөрсөн гэж үздэг юм байлээ. Тэгээд эн чинь бас нөгөө дайн тулааны гавь байгуулсан хаан юм байлээ л дээ. Тэгтээ энэ хүн одоо Польшийн түүхэнд агуу гэж нэрлэгдэхэд энэ хөл хоройг сайн тогтоож ард иргэдэд аварсан гэдэг нь бас их нөлөөлсөн юм байлээ. Тэгээд ийм Польш одоо тэгж хамгаалж байна. Тэгэхэд хоошоо Новгород бас сүрцэн байж тухайд л дээ. За энд нэг муухай үзэгдэл гарч байгаа маа. Еврейчүүдийг буруутгаж байгаа. Энэ хар хөхөлд мянган еврейчүүдийг алсан, амьдаар шатаасан. Тэгээд тэр яг энэ үед болохоор нөгөө 6 дугаар Климент гэдэг пап одоо Ромод сууж исэн. Наад еврейчүүд ч өөрсдөө бас үхээд байгаа үстэй гэсэн тиймэрхүү утгатай юм хэлээд үнэхээр нэмэр болоогүй л байгаа юм л да. Энд тэгтээ нэг дахиад өөр асуудал байгаа шүү дээ. Тухайн үеийн хаад ноёд одоо еврейчүүд чинь очисон газар баян болчдөг. Тэгэнгүүт тэдрийг еврейчүүдийг буруутгаад тэднийг алж хятаад хөрөнгө мөнгөний хураах ч юм. Тиймэрхүү сэтэл бас байсан байгаад байгаа. Байсан л. Европын түвшинд ер нь маш олон тохиолдлуудад иймэрхүү зүйлүүд байсан. Еврейчүүдийн эсрэг системтэй нөгөө авчин гадуурхах, одоо хилмигдүүлэх, хит тогшлыг нь одоо хурааж авах, булаах, дээрэмдэх. Тэгээд дандаа л ер нь тийм шахдаг. Муу юм болохоор л еврейчүүд гээл еврейчүүдийг буруутгаад еврей хорооллыг шатаадаг, хөрөнгөнд булаадаг. Тэгээд хамгийн баян лихвар буюу нөгөө мөнгө хүлэгчид еврейчүүд байдаг. Тэд нар маш сайн бичиг үсгтэй. Хин хідэн төрөний өртөг маш сандаг. Тэгэхээр аливаа зүйл зүр нь хамгийн түрүүнд мөнгө хүлэгчийг буруутгадаг. Харин тэгээ хүмүүс чинь нөгөө нэг
нэг зээл гэдгээ нэг гүйт тухамсалдгүй энэ намайг шулж чинь гэж тухайд одоо юу гэх юм би зөвхөн авсан мөнгө л буцааж өгөх хэрэгтэй гэж бодоод идэв юм яа тийм те. Одоо ч гэсэн манай тэгж боддог хүмүүс байгаа шүү. Зөндөө. За тэгээд 1351 оны сүүлээр одоо тийм нэлээд хүйтэй өвөл болсон. За тийм одоо өвөл болж ээж бөөсний идвэх буураад тэгээд одоо тахал арай намжсан гэж үздэг. Тэгэхдээ одоо нэвтрүүлгийн ихэнх хавьд хэлж ирсэн шиг одоо энэ ч нөгөө эпидемик буюу цар тахал байж яснаас сүүл рүү эндемик хэлбэрт болчих тийм ээ л да. Тухайн газар нутагт өсөлтөлн болох ч юм уу эсвэл хүйтэй өвөл болох ч юм уу. Тэгэнгүүт нөгөө хүмүүсийн бие мууддаг дархлаа муудаг тэгэнгүүт нь дахиж ингэ сэдэрдэг. Тэгээд ер нь нөгөө нэг антибоди буюу эсрэг бие үүссэн үед ч гэсэн тухайн үений дархлаа муудахлаар нөгөө өмнө нь тусч исэн өвчний дахиад халдвар төвчний дахиад сэдвэх тохиол байдаг шүү дээ. Тийм байдлаар ингээд эндемик хэлбэр дахиж гарсаар байсан. За тэгээд тэгтэл ямар ч байсан нөгөө сүргийн дархлаа гэдэг нь тодорхой хэмжээнд тогтсон учраас 1351 оныг энэ хар өхлийн одоо төгсөх сүүлийн жил гэж үздэг юм лээ. За тэгээд ойрхт оронд болохоор энэ хар өхөл одоо саяхны хүртэл ер нь бид нар ингэж л төсөөлж байгаа юм л та. За ер нь бол Монголоос гарсан гэж яриад байдаг шүү дээ. Тэгтэл яа тийм тухайн дэлхийн талч Монгол юм чинь. Түүнээс Алтай хангаан нуурнаас гараагүй. Хэрлэн он туулын тунгалаг ариун мөрнөөс гараагүй. Тэг манайд ч нөгөө харцангуй тархаа бутархаа суудаг хэд угуулын амаар ингэж сальж суудаг. Тийм болохоор аимшигтай нийтийг хамарсан таал гарах нь гайгүй. Монголд яг ганц нөгөө ус бохирдгол гэдэг асуудал. Тийм болохоор усанд голын усанд хувцас угаасан хүнийг цаазаар авна гэдэг байсан үе байгаад байгаа шүү дээ. За ойрхт оронд тийм тэгээд би бодохгүй. За энэ Европт гарсан. Тэгэхээр ойрхт оронд бүр Африк руу мэдээж гарсан л байж таараа. Тэгээд хятад метро гарсан л байж таараа гэж бодоод зохиолынхаа хүрээнд судлаад үзсэн чинь ингэсэн гинэ. За нэг талд Египт, Левантын бомбтууд орж ирж байгаа. Одоо Сирик тий. За нөгөө талд Кавказ Төв Азиас орж ирсэн гэдэг. За тэгээд ер нь бол Монголоос гэж тухайд яриад байгаа. Монголын эзэнт гүрэн юмчтэй. За исламын ертөнц ингээд баруун зүүн талаас зэрэг нэрвэгдэж байна гэж. Бас үнэхээр аимшигтай. Энэ угаасаа эцсийн хор хохирлыг бодглохлоор ойрхт оронд илүү аимшигтай нэрвэгдсэн байл. Европчууд биднэр л сүрдсэн, биднэр л гашуун зовлон туулсан гэж нэрлээд байдаг болохоос биш. Одоо ч бас нөгөө түүхийн ухаан гэдэг чинь хөгжөөд нөгөө Европ төвтэй байха болчиход байгаа тийм. За тийм учраас энэ дэр ингэж орж ирж байгаа юм байна. За тэгээд алдарт нөгөө аялагч Ибн Баттута гэж байсан шүү дээ. Тэр хүмүүс бол одоо тухайн яг энэ эд одоо тагал гарч яхад нь Дамаск хотод амьдарч байсан. Тэгээ Дамаскт өдөрт 2000 хүн нас орж ийн. Зүгээр л хүмүүс хотоо одоо оршуулж амжихгүй зүгээр л хотынхаа гадна гаргаад овоолж ийн гэж биччихсэн байгаа. Тэгэхээр юу юм байна те яг ингээд ойрхт орондыг хоёр талаасаа ингээд халдварууд авсан байлаа гэж бодсон шүү дээ. За магадгүй зөвхөн нэг урсгалаас те нэг яагаад тэгэхээр энэ бактери чинь өөрөө ингээд хувьсаад өөрчлөгдөд мутацид ороод яваад байгаа шүү дээ. Магадгүй зүүн талаас авсан те халдвартаа ингээд тодорхой хэмжээнд одоо бүлгийн сүргийн дархлаа бий болоод дасан зохицоод байж адил нөгөө талаас нь өөр нэг стрийн өөр төр тахлын өөр одоо нэг монголоор юу гэдэг вүлээ? Одоо шин төрөл ч юм уу мутацид орсон өөр хувилбар нэрээд угийн дархлаагүй болцсон. Энийн өмнө чинь Европт нэг 30 хүрхгүй жилийн өмнө аимшигтэй өлсгөлөнд нэрвэгдсэн байгаа шүү дээ. Хүн амынхантай угийн хяарцсан байгаад л угийн тэр хүн ам цөөрцөн өлсгөлөнд нэрвэгдсэн сул дорой дархлаа муугаа үед дахиад нь хар тахал гарна гэдэг бол тухайн үед байсан бол бурхны хэсгээл гэж бодох юм байна. Тий, угаасаа хин ч гэсэн тэгж бодохоор тий. За тэгээд тахал нь ингээд хар өхөл тархаж явсаар хагаад бүр ариун хот Меккад хүрсэн. Тэгээд Арабын бүр одоо урд хэсэг рүү явж эхэлж шít те. Палестин, Сир, Тигр, Евфрат мөрний хөндийгч одоо нэг үржил шимт хавирган сар гэж нэрлэдэг те. За тэр энэ газар бол тэр чигээд одоо нэрвэгдсэн. За урагшаа Египт. За тэрнээс бүр урагшаа Улаан тэнгисийн дагуу бомб дотод бүгд ингээд нэрвэгдсэн байдаг. За тэгтээ Европоос нэг ялгаа нь Европоос хамаагүй дээр байсан юм нь юу гэхээр исламын ертөнцид хийдэж ямар нэг үндэстэй ухсаатныг еврейчүүд ч юм буруутгаагүй. Тийм одоо ялгаатай юм байлээ. За Азад юу болсон бэ гэхээр бас нэг сонь юмд гарч ирж байгаа. 1300 энэ чинь нөгөө нэгэнтээ юунаас эхэлсэн юм чинь одоо Кыргызстаны нутгаас эхэлсэн юм чинь одоо юунд 1330-аад оны сүүл ихлээр нэг 6-7 жилийн өмнөөс эхэлсэн байсан юм шиг байгаа. Одоо юунаас
одоо Европын бондод хүрэхээсээ тий. За нэг их сурвалж дээр болохоор хөвөө мужийн зарим газрын иргэдийн 90% өгүүлсэн учраас битүүлгээ өвчин гарсан гэдэг. Тийм байсан. Нэрээ тэр нь Европт халдвар эхлэхээс хэдэн жилийн өмнө болсон үйл явдал байсан тий. Эндемик хэлбэртэй ингээд нэг тухайн бүс нутагтад харагдсан. Тий. Тийм тохиолдол гарч тийм нэг их сурвалж байгаад байгаа. За 1200 онд Төв Азийн хүн ам билүү хятадх юм болов. За би энэ дээр тэрийн тэмдэглэхээ мартсан байна. Ямар ч гэсэн 1200 онд 120 сая байсан. 1393 он гэдэг чи одоо 200 жилийн дараа 65 сая болж буурсан гэж. Бараг л 50% нь байхгүй болсон. Тэгэхээр за яг энэ нөгөө нэг баахан дайн тулаан бас нөгөө улаан алчууртны бослог гарсан юан гүрэн задарсан феодлын ботрол явсан гэдэг энэ үе байгаа боловч хизээч дайн тулаанаар хитэн сая хүртлээ өгдөг л байхгүй. Тэгэхээр ер нь их хөвлөн за өсөлцөглөн бас болж байгаа. Үнэн гэхдээ ер нь энэ таргуун давхал бол үнэхээр аимшигтай. Нэрмээс болтон бүр илэрхий байгаа зү тэ. За тэг Кыргызстаны хот тосгодод археологийн маллаг хийж байхад 1338-аас 39 онуудад энэ одоо 2 жилийн хугацаанд гинт маш олон буйлш гарч ирсэн. Одоо тэр чинь тодорхой хэмжээнд за нэг тосхон байлаа гэж бодоход нэг 10 хүнээс ордог ч юм уу 15 хүнээс ордог ч юм уу тэгэхээр гинт 200 300 болол явчихгүй. Тэгээд тийм одоо булш гарч ирсэн. Тэгээд дээр нь болохоор таахлаар өнгөрсөн гэсэн одоо булшин дээрх тийм бичгүүд байсан гэж байгаа. За тэгээд ийм учраас одоо ерөнхийдөө тэр Кыргызстаны тэнгэр уулыг одоо хар хөхлийн голомт гэж үздэг юм билээ. За энэ бас нэг Египт бичээч Аль Макризи гэдэг хүний одоо бичснээр 303 гаруй овг аймаг тосгон суурьнда туйлын хүчээр битүүлэх шалтгаанаар бүгд өгцгээлээ. Аз бүхэлдээ ил хөл болж Катай хүртэл явхаас нааш хүнтэй таарлахааргүй болов гэж. Катай гэдэг нь хятадтай хэлж байгаа. За тэгээд энэ дээр бас одоо Монголын төвхтэй холбогдно гэвэл Илхан тулсын Абу Саид Баатар хаан гэж байсан. Тэр хаан 1335 онд Таргуун дахлаанаас сурсан гэж одоо аль биесны түүхэнд бүртгэлтэй байдаг. За Юан гүрний одоо феодлын ботрол эхэлчихсэн байсан үе. Тэгээд тэрийг одоо ард түмний өөр хилэн нэгэнд хийлгэнсэн ард түмэн чинь тагал махалдал тэгээд тогоон төмөр хаан маань шууд буруутгах шүү дээ. Ялгаагүй те. Одоо энэ муу харийн тавиул хаанаас болж одоо бид нэр зовж ийн юу ч гэдэг те. Тийм одоо үйл суртал их гарч исэн. За тэгээ бараа материалын эрэлт бууч торгоны зам ил хөл болсон гэдэг. Тэг үнэхээр нөгөө нэг хүн хоорондын контакт хүчээр цөөрж ижил энэ өвчин чийцтэй зохистгэл байгаа юм л та. Ковид шиг. Тий, ковид шиг тий. Тэгээ би бас ингэж уншижсэн. Европод анх бол нөгөө Геногийн колонисэн Кафа одоогийн одоо Кримийн ойролцоо. Кафа гэдэг нэг жижигхэн тосыг геночууд тэгээд тодорхой 10-20 жилийн өмнө очиод өөрийн суурин болгож эхэлчихсэн. Тэгээд Генуа одоо хар тэнгисийн Кафагийн эргээс одоо Босфор хар тэнгисийг дамжаа Босфорын хоолоогоор ингээд эгийн тэнгисээр ингээд ороод цаашаа явж байгаа шүү дээ. Хамгийн түрүүнд яаж утсан бэ гэхээр харах гэж үзэж байгаа юм байна. Том сонгоцууд маш харахтай байдаг. Ачаа бодоо хоол хүнсийг авч явдаг. Харахтай. Тэгэхээр халдвар өвчин авсан. Гэхдээ хамгийн хурдан харахаас нь зүгээр нь харахнууд гэсэн гэж үздэг байгаа. Нэг бомтоос нөгөө бомтод ачаа бараа тээвэр ирэхэд хархан тэр бомтод буудаг. Тэр бомтынхоо харахуудыг халдварлуулдаг. Тэгээ улмаар тэр нь хүнд халдварлсан гэж бичсэн. Тэгэхээр аимшигтай он жилүүд байж тээ. Тий, тэгээд за хоёлаа нэг хамтран ажиллагч явчаад. За тэгээ. Цаг хугацааны аял нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаарыг Од Мөндөр сувгийн Алтан гишүүд ивэнд итгэж байна. Шинжлэх ухаан танин мэдгүй Од Мөндөр сувгийн хамт олон 2025 оны 8 сарын 1-ээс эхлээд 2026 оны 7 сарын 1-ний хүртэл уран бүтээлийн 1 жилийнхаа хугацаанд нийтдээ 1000 шинжлэх ухаан танин мэдгүй нэвтрүүлгүүдийг та бүгдэд хүрэхээр зорин ажиллаж байгаа. Тэгэхээр энэхүү зорилгыг манд дэмжиж бид бүхэнтэй хамтран ажиллаач хэмээн үзэг сонсогч та бүгдийгээ урьж байна. За хэрхэн хамтран ажиллах вэ гэхээр та жилд ганцхан удаа 100,000 төгрөгийг бидэнд хандивлах юм. За ингэхдээ та бүхэн худалдаа хөгжлийн банкны IBAN нь 94,4,000 IBAN-тай 419104 518 419104 518 гэсэн дансанд Од Мөндөр танин мэдэх хүн сувг гэсэн эзэмшигчтэй 100,000 төгрөгийг шилжүүлэх юм. Та 100,000 төгрөг шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийнхөө Facebook нэр болон утасныхаа дугаарыг заавал бичээрэй. Тэгэхээр манай менежер маань тань руу холбогдоод Од Мөндөр сувгийн Алтан гишүүд хэмээх Facebook-ийн хаалтай групптэй өрн оролцуулнаа. Оруулна гишүүн болгоно гэсэн үг. За та тэгэхээр яах вэ гэхээр энэхүү бидний нэвтрүүлгүүдийг шууд бичигдэх явцыг нь те шууд хараад хамгийн түргүнд нэвтрүүлгүүдэд үзнэ. Мэдээж хамгийн чухал нь нэвтрүүлэг дундор комент биччихлээ манайхан тий.
Тэгээ хамгийн чухал нь шинжлэх ухаан тань мэдхүүг Монголд эхэл дээрээ түгээх бидний энэ үлсийг дэмжиж хамттай оролцож байгаа гэсэн үг юм аа. За тэгэхээр та бүхэн од мөндөр сувгийн алтан гишүүн болохыг хүсвэл худалдаа хөгжлийн банкны 94,400,400,400 IBAN-тай 410104 518 4191 шүү. 04518 гэсэн дансан 100,000 төгрөгийг гүйлгээний утганд дээр нь өөрийнхөө Facebook нэр утасны дугаараа бичээд шилжүүлээрэй. Баярлалаа. За баярлалаа. Бид нар чи бас алтан гишүүнтэйгээ хамтарч од мөндрийнхаа төрсөн өдрийг тэмдэглэдэг шүү дээ, тэ. За тэгээд улс төр нийгмийн эдийн засаг сөөрч одоо дараагийн том хүч нь одоо тухайлбал Отоманы эзэнт гарan одоо эзэнт гүрэн гарч ирэх улс төрийн цэрэг хүчний вакуум үүссэн гэж үздэг юм лээ. Тийм нөгөө улс нийгмийн одоо тогтолцоо задрахад хүрч штэ тий. Тийм болохоор тэгж гарч ирсэн гэж үздэг. За энд Японд тагалгараагүй. Гэхдээ энийг бол би нөгөө Японч яг яс юм дээр их газраас тийм амар аслагдсан биш шүү дээ. Бүхий л цаг үед ингээд хятад меттай ингээд юутай холбоотой байсан, худалдаатай байсан. Тэгэхээр бас үнэхэр хилийн хамгаалтыг одоо бомбын хамгаалтыг бүр үнэхээр супер хийсэн юм шиг л тэр тухайд их сурвалж нэг сайн болдохгүй байгаа. Гэхдээ бодоод үзэхэд ихсэн гэж санагдаж байгаа байхгүй. Японд тагалгараагүй. Европоос бол Польшид маш бага гарсан. Тэгэхээр тухайн үед ч гэсэн хилийн хамгаалтыг хийж болохоор л байсан байгаа байхгүй тий. Шилж хөдөлгөөнийг л хязгаарлах юм байна шүү дээ. За тэгээд хойд Африкийн талаар зүгээр цухас хэлээд өнгөрөхөд энэ ялангуяа хойд Африкч юм бол газар зүйн тэнгисийн эргэл юм чинь Европын орнуудаас нэг ялгаа байхгүй шүү дээ. Марокко, Алжир, Тунис одоо энэ хар хөл өвчнөр одоо маш олон хүн асуурсан. За Сахараас урагш Африкийн талаар яасан талаар одоо ямар байдлаар тархсан талаар нэг юу байдаггүй. Тухайч яхад бичиг үсэг байхгүй юу байхгүй юм чи. Тэгээд ер нь овг аймагуд ч хоорондоо контакт багтай. Тийм Сахарын цөлчин бол ер нь хүү ам харьцангуй бага нөгөө байгалийн хилэгтэй. Тий байгалийн хилэгтэй. Тэгээд нөгөө цөөн тоогоор нүүдлэн амьдардаг овг аймагуд байдаг. Тэгээд яг хойд Африк руу гүн рүү орсон баримт нь бол нөгөө Нил мөрнөө дагаад Египтийн гүн рүү баг зэрэг орсон. Тий. Баримт байдаг юм байна. Тэгж гарч тийм байдлаар тархалт явж ясан. Ингээд энэ нийгмийн эдийн засгийн нөлөөг дэлгэрүүлээд ярихлаар бүр аягүй сонь явж ирсэн юм лээ. За тахлаас амьд үлдсэн хүмүүсийн хөдөлмөрийн хөлс гинт асар үнэтэй болсон. Энэ Европыг яриад байгаа. Тий. Одоо тэгээд амьд үлдэхсэд нь илүү дээр цалин хөлс бүр эрхчлөөг нэгч шаардж эхэлж байсан нөгөө нэг серфтон буюу нэг хамжлага одоо хамжлагын тогтолцоо байсан. Тэгэхээр хар үхлээс эхлээд хар үхэл одоо дууснаас эхлээд феодлын тогтолцоо суларч эхэлсэн байж таарч байгаа. Феодлын тогтолцоо сулрахаар одоо нөгөө дарангуй нийгэм нь одоо ингээд хүчгүй болж эхлэхлээр эн чи яваанда нөгөө юу болж эхлэх. За тэрийг дараа нь ярих нөгөө нэг сэрэг манталтын үетэй холбогдоод эхлэхийг. За феодал ноёд хуучин цалингаараа одоо ажиллахыг шаарддаг шүү дээ. Нөгөө эргээд нөгөө цөөн үлдсэн хүмүүсээ ч гэсэн тий. Тэгэхээр бараг ангийн тэмцэл чураг энэс гарсан гэж эхэлж гарсан гэж хэлж болохоор санагдаж байгаа. Яг нэг үеийн үед нэг тийм ангийн тэмцэл маягийн байдаг шүү дээ тий. Одоо нөгөө латин хэлээр secessio plebis гэдэг Ромын эзэнт хүрдний үед Ромын бүгднээр тулсан үед ч үлээ дээ. Нөгөө бүх одоо ажилчин хүмүүс хаад ноёдыг орхиод сенат чидрийг орхиод хотоосоо авчдаг. Та нар өөрсдөө амьдрахыг ч харъя гэд нэг тийм нийт бүх нийтийн ажиллаа хэлтийн нэг тийм одоо нэг 2 өдөр ч илүү байдаг байсан гэд. Тийм тэгэхээр тэрнтэй төстэй ямар нэгэн тийм ангийн тэмцэл үүсэж байгаа. За энэний хүрээнд 1358 онд Францд бослог гарсан. 1381 онд Англид бослог гарсан гэд. Одоо нөгөө илүү асар их зовлон туулсан хүмүүс чинь дахиж одоо эргээд хуучны даралтаа ормооргүй шүү дээ. За тийм одоо нийгмийн өөрчлөлтүүд бий болж эхэлж байгаа. За эвлэл нийгэмлэгүүд байдаг гэсэн шүү дээ. Merchants Guild гэдэг одоо худалдаачдын эвлэл, за гар өрчүүдийн эвлэл, нөгөө масаанчуудын нийгэмлэг энэ төр ч одоо дунд зууны яг энэ үеэс гаралтай шүү дээ. Тэгэхээр тэр эвлэлүүд чи хөнгөө болоод тэгээд нөгөө урд нь бол тэр шалгуурууд нь аягүй өндөр байсан. За тэгээд шалгуур өндөртэй илүү тийм байжсна. Одоо илүү нээлттэй нөгөө гишүүнчлэлээ буцаагаас сэргээх гэх тухайн үед одоо нөгөө apprentice гэдэг ч одоо шавилж исэн, горилж исэн тэр хүмүүсээ бүгдийг жинхлээл аваад дахиад гишүүнчлийн татвар авах хэрэгтэй. Тийм гишүүнчлийн татвар авах хэрэгтэй юм тий.
тиймэрхүү одоо өөрчлөлт одоо эвлэл нийгэмлэгүүдэд тийм өөрчлөлт орж исэн. За тэгээд энд бас нэг сонин үзэгдэл бас яалч их өөр мэт санагдаж байгаа. Гар орчуудын цалин хөлс асар өндөр болсон. Тий. Тэгэхээр чин тэдний чинь нийгмийн байр суурь дэвшлээ явчих шүү дээ. Тэгээд эн чинь бол яг одоо сэргэн мандалтын дээр урлагийн ихэн үе баг эндээс тавигдсан болж таарах гэдэг байгаа байхгүй. Зүгээр надад тийг санагдсан. За тэгээд нэгэнтээ хүн хүч хомсцсон. За жишээ нь одоо нэг гэр бүлийн бизнес эрэгтэй хөнгө болчихвол одоо үлдсэн эмэгтэй хүн нь тэр одоо гэр бүлийн эрчүүд аавыгаа ахыгаа орлож тэр үйл ажиллагаа явуулахаас өөр аргагүй болно. Тэгэхээр эмэгтэйчүүдийн эрх юм байр суурь нэмэгдсэн гэсэн ийм одоо тийм байна. Нийгэм ахуйд эзлэх одоо үүрэг рол өөрчлөгдсөн байна шүү дээ. Тий. За тэгээд үндсэндээ ер нь одоо амьд үлдсэн хүмүүс нь за нэг талаар асрах гашуудсан нөгөө талаар харин ч жаргасан гэж баг харагдаж байгаа байхгүй. Тэр чинь нөгөө нэг хүнд оногдох нийгмийн баялаг байна шүү дээ. Европч нь юу нэгэнтэй л байнга өлцгөлөнгийн ирмэгтэй байдаг. Одоо юунаас Арабын ертөнц одоо Египт ялангуяа Ромын үед чинь одоо Египтээс нөгөө тариа буудаа улаан буудаамуудаа татахгүй бол аюу амарх өлцгөлөнд орчдөг. Тийм үе байсан. Тэгсэн чинь гинт ингээд тал нь байхгүй болчихгоо үлдсэнд одоо юу гэдэг тариа буудаа хүнс за эд хэрэглэл ч юм уу тэр мөрөн дээрээ одоо илүү цөөхөл амьдрахлаар нэг жоохон чөлөөтэй амьдрах боломжтой болсон юм шиг дүр зур харагдаж байгаа байхгүй. Энэ нэг төсөөлөд үзэх юм бол бүр ингээд дагтаршуулсан одоо тийм байжсэн. Сэгсрээд ингээд тал нь байхгүй болоод ингээд сулраад тэр тунд чинь ингээд нийгмийн хөдөлгөөн ороод хөгжил дэвшил гарах бий боломжтой. Гараад ирсэн юм шиг. За тэгээд дээрэс нь тахлаасаа бас тодорхой хэмжээний сургамж авч जैन тэ. Тэгээд ядчил хуучны нөгөө үзэл бодол шинэлэг үзэл бодолтой тэр болгон итгэхэ болж гин жоохон шинэлэг юмд итгэх боломжтой болж гин гэдэг чинь хөгжил жоохон хайртаж байгаа хэлбэр мөн л байхгүй тэ. За тэгэхээр энэ юунд тахлын дараах нөлөө болохоор Европт нэг өөрөөр нөлөөлөд эргээд нөгөө бас үлдсэн хүмүүстэй бол бас сайнаар нөлөөлсөн юм шиг харагдаад байгаа шүү дээ тий. Ойрхт оронд хойд Африкт болох тэгээгүй. Яг үл тэр чин тариан талбайд ажиллах хүч байхгүй бол нэг далан малан усны янз бүрийн шууд оногч байнга сэргээхгүй болохгүй үер мэр болох. Тэгээд тэр одоо ургац маш их алдсан үргэлжлүүлээд өлцгөлөнгүүд болж байгаа энэ хамгийн одоо тэгэхээр одоо исламын ертөнц үндсэндээ нэг тийм 3 дараалсан цохилт авчиж байгаа байхгүй. Нэгдүгээр монголчууд орж ирээд алтан үеийг нь унгаачлаа. Дараа нь хар өхөл тохиолдлоо. Бөөн одоо тахал нэр өвдөж бөөнөрө хяарлаа. Хар өхлийн дараах хөдөө жоохон хямралдаг. Ийм 3 дараалсан цохилт авсан гэж харагдаж байгаа байхгүй. За тэгээд амьд үлдэхсэд нэг газараа бөөгнөрөөд амьдрын шүү дээ. Тэр чинь нэг бараадаа те. Тэгэхээр нэг үржил шимтэй газар учраас атарчдаг, цөлждөг. Тиймэрхүү үзэгдэл их болсон. Тэгж одоо исламын ертөнцид нөлөөлсөн гэж харагдах юм билээ. За Европ исламын ертөнцийг одоо хөгжлөөрөө төрүүлж яг энэ үеэс эхлээд төрүүлж эхэлсэн гол шалтгаан чинь бараг л энэ болж таарат байгаа юм. Европчууд тухайн газар нутагта илүү чөлөөтэй амьдарч эхэлсэн. Исламын ертөнцид болгоо одоо саяны хэлсэн 3 шалтгаанаар их асар их зовлон амссан гэдэг. За энэ дээр би танаас нэг юм асуумаар санагдчихж байгаа. За Хүн төрлөخت нь ингээд одоо ер нь өвчний өмнө нэгддэм байх л да. Өвчин гарахаар л ингээ хоорондоо дайн тулаан одоо гайгүй болоод ч юм уу те. Эсвэл дайн тулаан хийх чадваргүй болдог ч юм уу те. 2022 оны 2 дугаар сарын 24-нд Орос улс Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулж эхэлсэн. 21 оны намар одоо ковидын одоо эрчимтэй цар тахлын сүүл үе гэж тооцож байгаа шүү дээ. Ковид цаашаа үргэлжилсээр байсан болвол Орос Украин дайн зарлах болов. зарлах байсан. Зарлах л байсан уу? Тэр бол үгүй бүр 10 20 жилийн өмнөх. Тооцоолсон байсан. Тийм засгийн газрын бодлого гадаад бодлогууд нь бүгдээрээ гүржиж явсныг харсан тий. Тэр бол ойлгох. Украин руу дайрах нь ерөн цаг хугацааны асуудал байсан. Ковидос үл хамааран дайрах байсан. Тийм ковидос үл хамааран дайрах байсан. Тэгээд яг хуу санхүү нөөц болцооны хувьд бол Орос үгийн одоо ч гэсэн хүчтэй баян орн шүү дээ. Тий. Яаж ч байсан байгалийн нөөц байгаа тэрийг хэдийгээр хориг тавтагдаад байгаа ч гэсэн. Гэтэ яг хуу яг цаг нь магадгүй тэрийг хэмжээний хохирол үдсэн тэгтлээс сулдсан гэж бол ойлгоогүй баг. Тэгтээ магадгүй бас ковидоос аль улс дэлхийн эдийн засагт учирсан тэр
хохирлыг нөгөө хүчтэй орон учраас бид нар те харьцангуй амархан даваад гарна. Тэгэхээр энэ нөгөө тэрийг дайнгиж нэрлэхгүй байгаа шүү дээ. Цэргийн тусгай ажиллагаа ажиллагаа. Одоо ч гэсэн цэргийн тусгай ажиллагаа. Тийм цэргийн тусгай ажиллагаа хийвэр нь л бодоод өнгөрнө л гэж бодсон баг. Тэр бол ковид болсон болоогүй болох лсэн зүйл байна. За тийм нэг сонирхолтой бодол төрсөн надад. Тийм байна. Гэтэ юу юм байна да? Яг л ковидтой ер нь л адилхан. Тэгээ бид нар юу юм бэ л да. За хүн дайтна гэхээр бид нар өөр хоорондоо дайтаад байгаа. Байгаль биднийг дайтгээгүй. Халдвар төвчөн бол бид нар хүн хоорондоо биш байгаль ихтэй. Байгаль дээр болж байгаа тэр байгалийн процесстэй байгалийн хүч шүү дээ тэр чинь. Тэрнтэй бид нар тултахаараа яг харахгүй хоорондоо өөр хоорондоо дайтах зав уучлаарай эхлээд. Тэг жоохон хоош тавьчих. Тэргүй шаардлага нач холбогдол нь буураа явчихж байгаа шүү дээ. Ядаж нь хоёр талаас явж ирж байлдахгүй өөр өөрийнх нь нутагт хэсэг сууна шүү дээ тэр чинь тий. Харин тийм. Юу одоо ковидоос гаралтай эдийн засгийн хямрал гэхээр нөгөө нэг өвчин туснаасаа бол нас барснаасаа болоод хямраад исэн юм биш. Ер нь баг ихэнх нь карантинаасаа болж хямарсан шүү дээ тий. Тэгэхээр ер нь бол яг өвчин гарлаа гэдэг дайн бас нэг одоо орчин үед бол баг дайн яахгүй юм байна л да тий. Нэг дайн баг саатахгүй юм байна л да тий. Тийм тэгээ өнөөдөр бид нар яг ковид үеэр ч гэсэн бид нар учир шалтгааныг мэдчихсэн. Яаж халдварлаж байгааг нь мэдчихсэн. Тэгээд нөгөө судлаачид мэрэгжлийн хүмүүс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэдгийг хэлээд байсан. Хар бүлийн үед бол тийм байгаагүй шүү дээ. Бүх юмнаас айн шүү дээ. Бурхны хараал гисгээд хөрш шуун бүх юмнаас борооноос бүх юмнаас л айн шүү дээ. Би хаашаа шүлсэн хаялаа гэж бодохоос хүртэл айхал хэмжээнд болчихж байгаа юм чи тий. За маш сонирхолтой дугаарилаа. За баярлалаа. Та бүхэн шинжлэх ухаан танин мэдхүн од мөндөр суугийн цаг хугацааны аялал нэвтрүүлэг хүрлээ. Орчуулагч өгүүлэгч Мөнхбаатар болон мөнхцөл миний бид ээлж дугаараа та бүгд төрөлөө. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сууг NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 долгионоор хүрч байна. Өнөөдрийн дугаарыг эрүүл хүнсээр дэлхийг дайлнуураатай үндэсний брэнд хушхан мөн од мөндөр суугийн алтан гишүүд та бүгд хүргэлээ. Баярлалаа. За баярлалаа, дараа уулзъя. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худал агшлын банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.